онцгой проект гэдэг. Би анх 2011 онд Хөдөлмөр сумын хүүхдийн цэцэрлэг үйлчлэгээний ажилтнаар орж ажлын гараанаар эхэлж байсан. Үйлчлэгч байх хугацаанд бүлгийн багшид туслах, ангид орж ажиллах үе багшид туслах, хүүхдэд ажиллах төсөл сонирхол бий болж 2016-аас 18 онд засаг таан дээд сургууль суралцаж ЦОБ-ийн багш мэргэжилд эзэмшсэн. 2016 оноос багшийн туслахаар одоо болтол ажиллаж байна. Багшийн мэргэжилд эзэмшиж багшийн туслахын ажлыг хийхэд гэгээлэг сайхан байлаа. Хүний хөгжлийн хамгийн эрчтэй мэдрэмтгий энэ насанд нь зөв хүн болж эрүүл Монгол иргэнийг төлөвшүүлэх нэр хүндтэй хариуцлагатай ивүүлсээр өөрийн мэргэжил хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна. Багшийн туслах проектын бага насны хүүхдийн хөгжлийг дэмжин бүлгийн хүүхдүүдийн нас сэтгэхийн онцлог тохируулан өдөр бүр эрүүл ахуй, ариун цэврийн зөв дадал хөвшил эзэмшүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Мөн зөв дадал хөвшил олгох эрүүл мэндийн боловсрол, эрүүл аюулгүй амьдрах ухааны хөтөлбөрийн чадруудыг сонирхолтой аргаар зохион байгуулжээ. Үүнд шүдээ гараа угааснаа тэмдэглэе. Өөртөө угаас сурцгаая, харандаага зөв барьцгаая. Бид уран уншигч, анги минь миний гэр, шүдний макет зэрэг үйл ажиллагаар энгийн дадалд сургаж бүлгийн хүүхдүүдэд өөртөө болон бусдад үйлчлэх хөтөлмөр сургахад дэмжлэг үзүүлэн ажиллажээ. Бүлгийн менежментийг хэрэгжүүлэх, өдрийн дэглэмийн дагуу хүүхдийн хөгжлийг дэмжин ажиллахаас гадна эхлэх цэгийн үнэлгээ гарган, ялгаатай байдал тохируулан сургалт үйл ажиллагааг чанартай зохион байгуулахад багшид туслан, сургалтын хэрэглэгдэхүүнийг гарын дорх материал ашиглан багштайгаа болон багшийн тусдгуудтайгаа хамтран нийт 10 гаруй нэр төрлийн 250 хэрэглэгдэхүүнийг хийж сургалтад ашиглаж байна. Мөн хүүхдийн хэл яриа хөгжүүлэх зорилгоор бүлгийн хүүхдүүдэд шүлэг, оньсог, зүйрэг, ертөнцийн 3 зэргийг тулгуур дохио ашиглан чийжлүүлснээр уран жиргээ 2025-2026 тэмцээнд хошуу ангиас шалгасан амжилтыг үзүүлжээ. Хүүхдийн дадал хөвшил, эзэмшин чадруудыг улирал бүр эцэгт танилцуулан ажиллаж байгаа нь эцэгчүүдэд болон бусад багш нарт үлгэр жишээ болон сайшаагдсан байна. Ингэснээр багш эцэгчүүдийн хоорондын уялдаа сажиж, бүлгүүдийн дунд зохион явуулсан байгалийн болон тохижуулах, гадаа тоглоомын талбайд тоглоомын тоог оршруулах, үлгэрийн батварт амьдсан гих зэрэг үйл ажиллагаанд тэргүүн дээр байруудыг багш нарын баярыг өгтөн багш ажлын дунд 5 чиглэлээр хүүхэд хөгжүүлэх төвүүдийг тохижуулах уралдаанд хүүхэд хамгааллын өрөөг шинээр тохижуулж тэргүүн барьжсэн. Мөн эрүүл шүд аяны хүрээнд багш Пүрүтян сумын эрүүл мэндийн төвтэй хамтран багшийн туслууд эцэгчүүдийн дунд эрүүл шүд 24 тэмцээнийг амжилттай зохион байгуулж эрүүл шүд эрүүл ирээдүйн сургалтыг багшийн туслууд болон эцэгчүүдтэй амжилттай зохион байгуулжээ. Багш маань мэргэжлийн бүлгийн ахлагчаар багшийн туслуудаа ахлан ажилладаг бөгөөд 2023-аас 2025 онуудад зохион байгуулсан нээлттэй үзүүлэлт сургалтад тогтмол тэргүүн барьцаж 2017 онд Улаан Залмайн онцгой гишүүнээр ирсэн татварлаж сайн үеийн аянд нэгдэж гамшиг зөрчсөн айл өрхүүдэд мөнгөн хандив болон гар бие оролцсон тусаж байгаа бөгөөд сум орон нутаг байгууллагаас зохион явагдсан уралдаан тэмцээнд идэв санаачтай оролцдог. Боловсролын салбарыг хөгжүүлэх үйлсд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Пүрүтяг аймгийн Жуг бичиг аймгийн тэргүүний ажилтны тол тэмдгээр шагнаж байгууллагын шилдэг ажилтан шилдэг багшийн туслахаар 2 удаа шалгаруулсан байна. Нэр хүндтэй хариуцлагатай ивүүлсээр өөрийн мэргэжил хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна.